Иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө эсвэл сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэл нийлснийхэн төлөө хохирдог, цагдаагийн байгууллагууд дуудагддаг, дарга зэрэг гомдоод байдаг бас юм байж болохгүй. Тэгэхээр би танаас одоо асуулт гэх юм уу, амлалт гэх юм уу нэг юм амаар байна. Та өөрийн бүрэн эрхийнхээ хэрэгжүүлж хугацаанд та болон таны засгийн газрын гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг иргэдийг нэг ч удаа хуулийн байгууллагад гомдол гаргаж өгөхгүй гэж амлаж чадах уу? За бид бол нэг амлалт өгөөд байдаг биш, ажил хэрэгч ийм засгийн газар байхыг л эрхэмлэнэ. Ер нь амлалт олон юм. За ер нь бүр тодорхой хэлбэл зандан шатрыг өгч хэлж болно. Гэхдээ зандан шатрыг шүмжлэх гэж байгаа гэдэг хүний эрхийг хилэмгдүүлж одоо гэр бүлээр хүүхэд бусад зөв зүгээр гэмгүй хүмүүсийг хилэмгдүүлж иргэдийн хүний эрх хэрэгчлөөг хомсон тийм аливаа бодлогыг бол зөвшөөрөхгүй.